Надад амьдрал бэлгэлсэн та нартай маш их баярлалаа. Энийг мдэггүйсэн бол цаашдаа юу ч болохыг мэдэхгүй, хин ч үгүйсэхгүй. Мак компани ерөнхийлөгч Цэлмүний санаачлахаар Монгол орон даяар хэрэгжиж буй инхмийн хөтөлбөрийн хүрээнд Өмнөгов аймгийн 3 төс сумын 16 настай Нандин эрдэ охины төрөлхийн зүрхний цорхойг онцлон яралтай мэс засалд оруулж амь насыг нь авран амгаалсан тухай мэдээг та бүхэнтэй хуваалцж байна. Энэ гажиг нь болохоор энэ бол зүрхний төрөлхийн гажиг ихийн хэвлээд байхдаа энэ гажиг өөр үүссэн байдаг. Төрсний дараах үг нь бол онцлогдох боломжтой. Гэхдээ энэ хүүхэд одоо 16 хүртэл онцлогддог байсан. Энэ өвчний улмаас хүндрэл нь болохоор зүрхэнд бүтцийн эргэжлэх өөрчлөлтөнд ороод цаашлаад нэг зүрхний үйл ажиллагааны дутагдалд ороод ер нь бол хэд наслах вэ гэдэг нь бас хэлж мэдэхгүй. Цогцоор хоорондын эзлэвчийн зархаг эмчилдэг хоёр төрлийн арга байдаг. За нээлттэй эмчилгээ арга буюу судсан доторх эмчилгээний арга. За тэгэхээр энэ хүүхдэд болохоор бид судсан доторх эмчилгээний аргыг сонгоод за улаан эхокардиограф буюу улаан хоолойн дуран аруулаад зүрхний эхокардиографад хэмжээг нь тодорхойлоод тохирсон тийм одоо таславч хоорондыг бүгэлдэг амплацер гэж тусгай зориултын материалаар цогцоор хоорондын эзлэвчийн зорхойг нь бүгэлсэн. За тэгэхээр энэ бүгэлэхэд бас нэлээд том хэмжээтэй 18 мм амплацераар хаасан байгаа. Судсан доторх эмчилгээний арга нь болохоор хүүхдэд завир саналгаагүй, ямар нэгэн өвдөлтгүй, юм зүслэг хийдгүү, оёдол тавьдгүү, шарах сорив үүсдгүү ийм эмчилгээний давуу талтай юм орчин үеийн одоо хамгийн л орчин үеийн одоо эмчилгээний арга байгаа. Амар хэцүү байсан. Хичээл энтерт орж чадахгүй. Би тиймэрхээ биеийн хүчний хичээлд амар орж чаддаггүйсэн. Ингээд ороод гүйж мөнгүүд ингээд ойчоод унцдаг, толгой эргэж мэргээд амар хэцүү байсан байхгүй. Мис засал 4-р өдөр орсон. Маргааш нь болохоор жоохон өндөрл заал тэгэл яг зүгээр болчихсон. Яг эрүүл болцсон юм шиг. Халаанд орсон гэж хэлэхэрэггүй тийм. Ямар ч өвдөл завир байхгүй. Тэгэд яг эрүүл болж байгаа мэдрэх юм гоё. Хоёр хүүхэдтэй байжгаад том хүүхэн бас аваараар халтцсан байхгүй. Тэгээ бага охиноо бас ийм байхаар бас өөрийнхөө бас нэлмсэн болгочлаа. Их баярлж байна. Хаалганд ороо ирүүл болчиход одоо ингээд нутг руугаа буцах гад өнөөдөр ингээс гарах гад баярлаад байж л энэ манай охид бас өөрөө бас хурдхан гарах юмсан гэл баярлал байж штэ бид нар. Тэст мэдээгүй юм байдалтай өргөцсөн байсан болохоор тэгэл энэ мэдээг сонсоод би өөрөө ирэхгүй нэлмсгойчсаад хөндрүүлээд хүүхдээ алдах нь байсан байна штэ. Яаж ингэж мэдсэн юм болоо? Мэдээг байсан хэцүү байх байсан байна. Гэж одоо өөрөө ирэхгүй нэлмсгойчсэн тэгээд Маки хамт олон бас баярлж байна. Энэ анх хийж үлдсэн хонгор эмчтэй маш их баярлж байна. Энэ тасгийн эрхлэгч Бат ундрах эмчтэй бас баярлаад энэ зүрхний судасны бүх тасгийн эмч совилогч ажилчдад бас маш их баярлж байгаа. Маш их баярлалаа Мак компанидаа. Тэгээд хонгор эмчтэй миний охины энэ өвчнийг илрүүлж байсан Бат ундрал эмчтэй энэ тасгийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлээ та. Охины намыг аварч юм сайхан болгосон. Баярлаа.